За 95-ийн 4 дахь дугаар. За энэ цуврал дугаар нь болохоор хүүхдийн буюу бид бүгдээрээ хүүхдээсэн тэгэхээр хүмүүсийн онцлог шинж чанар, авиас чадвар зэргийг нь бол төрөл бүрийн аргаар шинжих за ийм дугаарууд явж байгаа. Өнөөдөр болохоор 5 мэдрэхүүгээр нь шинжих. Алингаар нь төлхөө илүү мэдэрж байна, мэдрэмжтэй байна. Тэр онцлогоороо хүмүүсийнх нь мэрэгчлээ сонгох тийм байдалтай байдгийн байна. Тэгээд тэг хүүхдийн 5 мэдрэхүүг багт нь аль нь илүү байна, аль нь дутуу байна гэдгийг эрт илрүүлснээр дутуу байгаа мэдрэмжүүдийг нь бол илүү сайжруулах боломжтой. Тэгээ ер нь мэдрэмж өндөртэй хүн байна гэдэг маань мэдээж арга талаасаа ч тэр бэлэг талаасаа ч тэр энэ бол давуу тал болно. Дээрээс нь бас нэг гол ач холбогдол нь гэхээр аль нэг удамшлын ондоошилт гэж нэрлэж байгаа хүүхдүүдийг баг дээр нь илрүүлээд ингэснээр ирээдүйн амьдралд нь нийгэмд бэлдэх багаас нь бэлдэх тусмаа энэ үр дүнтэй байт юм байна. Тэгэхээр ийм хүүхдүүдийг бага танихад их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. За тэгээд Балтмирнээс бол асуусан байна. Ер нь түүхийн цаг үед яагаад аутизмтай хүүхэд ингэж төрдөг юм болоо гэд асуухад түүхийн ямар ч цаг үед бол аутизмтай хүүхэд төрж байсан. Хүн төрлөختөн оршиж бол энэ асуудал бол байсан байна. Гэхдээ идэвхжлийг хэр байлгах нь тухайн орны боловсрал эрүүл мэндийн бодлогоос их хамааралтай гэж байна. За Абул хааны үеийн хамаг Монгол улсыг байгуулж байгаа тэр цаг үед болохоор энэ аутизмтай гэх хүүхдүүдийн төрж буй шалтгаан нь болохоор цус холдолт байсан гэж үзэж байгаа юм байна. Тухайн нийгмийн цаг үеийн газар нутгийн онцлогоос шалтгаалаад шалтгаан нь янз бүр байх боломжтой. Зөвхөн ганц шалтгаан ч гэж байхгүй. Нэлээд олон шалтгааны улмаас энэ аутизмтай буюу өвгдийн хэлж байгаагаар бол удмын ондоошилт үрс гэж ингэж нэрлэж байгаа. 5 мэдрэхүүгийн ондоошил жишээ нь хараа гэхэд зөвхөн хар цагаанаар хардаг ч юм уу те сонсголно гэхэд ийм химнэлийг ялгаж хүн ярьж байгаа юм шигээр сонсдог ч юм уу ийм ондоошилттой мэдрэхүйтэй хүүхдүүдийг бүгдээрингийн нийлүүлээд ерөөхдөө удамшлын ондоошилт үрс гэж байгаа. За эртний үедээ бол цус холдолтоос ихэнхдээ болдог байсан юм байна. Энэ цус холдолтын талаар нэлээд дэлгэрэнгүй нэг дугаар эхний дугааруудын нэг нь байгаа да. Тэгэхээр тэрийг линкийг тавьчих сонсоогоос сонсоод үзээрэй. За тэгэхээр өнөө цагт яагаад ийм аутизмтай хүүхэд нэмэгдэх болвоо? Яг 19 оны нэгдсэн судалгаагаар болохоор аутизмын хүрээний гэж хамгийн их эмгээг бүртгэгдсэн газар нь Англи улс бөгөөд 100 мянган хүүхэд тутамд 700 ондоошилт үрс бүртгэгдсэн байдаг бол араас нь болохоор өндөр хөгжилтэй орнууд байна гинэ. Швед, Япон, Америк, Нидерланд, Ирланд, Бруней, Канада, Сингапур, Андорра гэх зэрэг улсууд байна гэж байна. Гэхдээ энийг юу гэж тайлбарлаж байна гэхээр эдгээр улс орнууд нэг өндөр хөгжилтэй учраас тухайн эмигийн судалгаа онцлогоог сайн хийж бүртгэлжүүлж байгаа учраас ийм өндөр тоотой байна гэж бас үзэж байгаа юм байна. За тэгэхээр нөгөө талаас бол хамгийн бага эмгэг төрөлттэй улс орнууд хаанах байсан бэ гэхээр Тайвань, Хойд Солонгос, Кукийн арлууд, Тунис, Либер, Сир, Турк, Марокко, Хойд Марины арлууд маш бага үзүүлэлттэй буюу 100 мянган хүүхэд тутамд нэг 300 хүрэхэргүй. За ийм үзүүлэлттэй байсан юм байна. Тайвань бол бас гайгүй шинжилждэг байх гэж бодох юм. Гэхдээ сонгоо багж бүртгэгдсэн байгаа юм байна. Балт мэрэгэн нь яг юу гэж тайлбарсан бэ гэхээр яг өнөө цаг үед уу бидний одоогийн дэлхийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл аутизмын хүрээний эмгэг яагаад овширч байгаа гэдэг шалтгааныг юус юм 5 шалтгаан хэлж байгаа. За нэгдүгээр нь болохоор антибиотикийн хор нөлөө. За бид нар вакцинаас илүү антибиотикийн хор нөлөө илүү нөлөөлж байгаа гэж бол үзэхэр юм бэлээ. Вакцины хувьд бидний өв дээдс болохоор тухайн үедээ халдварт өвчнийг бас ялгаагүй халдвар авсан хүний цусыг аваагүй хүний цустай хольж хүндрэхээс үхэхээс нь сэргийлдэг байсан гэж байгаа. Гэхдээ тухайн үед нарийн тэгж тэнцэнээс вакцин гаргаж авах чадахгүй шууд хүний цусыг нөгөө хүндрүүн гэдэг бол бас нэлээд аюултай. Тэр цусаар дамжиж өөр төрлийн янз бүрийн өвчнүүд бол халдах боломжтой. Яг нэг өхүүлэхгүй тулд шүү дээ. Тэр цар тахал гэдэг зүйл чинь өхөлт хүргэдэг халдварт өвчин байгаа даа шүү дээ. Цуснаас нь ялгаж авч чадахгүй шууд цусыг нь бол хэрэгэлдэг байсан гэж байгаа. Тэгэхээр бид нэр шуудаар вакциныг бол энэ бүх юмны буруу вакцины аутизмын хүрээний ч юм уу
одоо энэ хүмүүс өгöd байгаа юм бурууг шуудаар хэлэх бол учир дутагдaltaй гэж хараад байгаа. Магадгүй нөгөө яаран сандран хийсэн те одоо ковидын вакцин бол асуудалтай байх магадлал өндөртэй. Тэрнээс өмнөх бидний нөгөө ээж аавууд одоо олон 10 жилээр хийлгсээр ирсэн за ийм зүйл байгаа. Тэгэхээр бид нар бас мэдээлэлтэй наантай цаантай өөрснийхөө бас давхар шүүлтүртэй байх хэрэгтэй байхаа. Харин антибиотикийн хорн хүний биеэс бүрэн гадагшилж өгөхгүй олон жилээр тунаж үлддэг. Хүн бол одоо альва хорыг дотоод шүүрлийн булчирхаагаараа те одоо элэг бөөрөөрөө мөн хөлөс шээс өтгөн зэрэг те энэ зүйлсээр бол гадагшлуулж идэг. Тэгэхээр бидний амьдралын хэм маяг бас яг тэгж гадагшлуулахад хангалттай бас байгаа билүүгүй юу те. Өнөөгийн бид нар одоо эмийг хэрэглчээд тэр эмийнхээ хорыг гадагшлуулах аргаач мэдэхгүй байгаа. За дээрээс нь ингээ ойр ойрхон хэрэгэлдэг. Хүний одоо уурагт бие эсийн төвшөнд тодорхой хугацаанд нөхөн төлжилт явагддаг юм байна л да. Тэр хугацааг нь өгөлгүй дараагийн эм танг хэрэгэлцдэг. Биднэрт вакцинаас илүү эмийн замбраагүй хэрэглээ маань нөлөөлж байх магадлал өндөртэй гэж ойлгож болох нэ. Тэгээ энэ бол яг л бид нар нөгөө хувцас угаахгүйгээр утах юм бол дагтаршдаг те бүр болохоо байдаг. Яг энэ шиг бид хоримтлагдаад байгаа гэж үзэх юм байна. За хоёрдугаар шалтгаан бол яг бидний амьдралын хэм маяг маань буруугаас болж байгаа. Буюу доод 3 хүртэнд ахар сүүлнээс одоо чэйжний хөндийг хүртлэх хүртжтэй. Тэгэхээр энэ 3 хүрт ямар тохиолдолд илүү мууддаг вэ гэхээр хит боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг чинь хит боловсруулсан гэдгийн цаад агуулга нь болохоор нөгөө оригинал те анхны байдал нь алдагдсан генийн өөрчлөлттэй тэгээ юу гэдгийг бие махбод танихад хэцүү. За энэ уураг юм уу, нүүрс ус юм уу, ямар эд эрхтэнд очиж яаж нөлөөлөх вэ гэдэг мэдээллийг алдагдуулсан тийм бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Байгаль дээр бүр тархаас нь эхлээд ч өөрчлөгдсөн байх боломжтой. Эсвэл байгалаас хурааж авчаад боловсруулах явцдан ч өөрчлөгдсөн байх боломжтой. Хоорондоо нийцгүй бүтээгдэхүүнийг хооронд нь хольсон ч байх боломжтой тийм үү? Их амтлагчаар ч юм уу те хэд их одоо химийн янз бүрийн бодисоор үнэр амт эсвэл харагдах байдлыг нэмэгдүүлэхийн тулд байгаль дээрх тэр шинж чанараас нь өөр болгосон л бүтээгдэхүүнүүд гэсэн үг. За ийм бүтээгдэхүүнүүд нь энэ 3 хүрдийг муутгаснаар элэг бөөр зэрэг одоо биеэс хорыг гадагшлуулдаг тэр систем маань алдаатай болж ирдэг. За ингээд ирэхээр яах нь уурагт бие нөхөн төлжих хугацааг удаашруулдаг гэж байна. Энэ нь даймжирмагц хүний бие амьд үлдэхийн тулд орчин нөхцөлдөө дасан жам бус тогтолцоонд хувирч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл бид нар юу гаднаас ямар одоо жам бус гэдэг чи одоо байгалийн хуулийг зөрчсөн тийм бүтээгдэхүүнийг амаараа авна бидний бие яг тийм байгалийн бус болж ирэх нь. За энэ бол яг хавдар дээр яригддаг. Хавдрын эсвэл анх ямар үүрэгтэй байсан тэр үүргээсээ гажцсан байгаа эсвэл хавдар болдог. Одоо тэр чинь тодорхой хэмжээнд үрээ гүйцэтгээд үхээд устдаа дахиж шинэ эс бий болоод энгийн процесс байж хахад ерөөсө өөхөө болчдөг. Тэгээд тэнд бүр ингээ овоороод томроод ингээд энэ нь бол хавдар маань тухайн биетэй хөнөөх төвшөнд хүрдэг. Тэгэхээр яг нь идэж ууж байгаа юм маань биднийг өөрчилнө, биднийг жам бос болгоно. Үүний түгээмэл жишээ нь бид үлдэх хоруу бодис өөхөнд хоримтлагдсанаар таргалалт бий болно. Хамгийн наад захын жишээ нь цаашлаад ужиграх тусам хүний удамшил болон үр хөврөлийн зүй тогтолд өөрчлөлт оруулж 5 мэдрхэн айлныг холбоос өөрчлөгдсөнөр удмын ондоошилт өрс бий болж байдаг. Органик биш гений өөрчлөлттэй гэх за ийм хүнснүүдийг хэрэглэснээр бүр өргөдөлд орж байгаа тохиолдлууч байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хоёр дахь шалтгаан байна. Дээрээс нь бэлэг талаас нь энэ бол хоолон хүртэнд нөлөөлдөг гэдэг жаа. Эмийн буруу хэрэглээ болоод энэ идэж ууж байгаа зүйлс маань хүний амтлах мэдрэхүйг өөрчлөх буюу яг энэ хоолон хүртэнд нөлөөлнө. Хоолон хүртэн хүний өөрийгөө илэрхийлэх орон зайг ийм гол зорилттой байгаа. Тэгэнгүүт ийм хоолон хүртний өөрчлөлттэй эцэг гэхээс хоолон хүртний өөрийгөө илэрхийлэх чадвар муу одоо хэл ярианы чадвар арай муутай. Хэл ярианы удамшлын ондоошилт ийм хөгжим хөндлөх магадлалыг өсгөж байгаа гэсэн үг. Тэгэхээр чих, хамар, хоолой гэж бид нар мэддэг. Энэ гуруула хоорондоо холбоотой. Тэгэхээр хэрэв хоолон хүртэнд өөрчлөлт байгаад бол үнэрлэх, сонсох, амтлах гэсэн юм 5 мэдрхүүгийн 3 мэдрхүүд нь нөлөөлөх өндөр магадлалтай. Тэгэхээр бидний ам руугаа юу хийж байна юугаар хоолж байна гэдэг бол энэ хүүхдийг аутизмын хүрээний эмэгтэй төрүүлэхэд нөлөөлж байгаа гэсэн үг болж таарж байна. За 3 дахь шалтгаан нь болохоор
За 3 дахь шалтгаан нь болохоор хүний тархинаас хэлбэлзэл долгион дарахж байдаг гэдэг чинь. Шинжлэх ухаанаар ч гэсэн бид нэр сайн мэднэ тий. Тэр одоо үйлдэл долгионоор ярихгүйгээр одоо аливаа юмыг удирдах ийм зүйлүүд ч гарч ирсэн байгаа да тий. Гар утас моцоо шууд ингээ команд өгөх юм уу ярихгүйгээр зүгээр бодлоороо гэсэн үг тий. Тий тархинд суулгадаг чип гэх мэтчлэн. За тэр тархинаас гарч буй хэлбэлзэл нь хүний орон зайд эрчмийн тойрог бий болгож байдгаа гэж байгаа. Их хөлийн газар ба хот суурин газарт аж төрөх хүмүүн бүхний тээж байгаа бодолтой холбоотойгоор агаар мандалд цацрах хэлбэлзлийн айн нөлөөнд эрчмийн биежилт явагдаж байдгаа гэж байгаа. Тэгвэл энэ одоо орон зайд гэгээлэг бодол зөнхөлж байх юм бол зөв хэмт торлог эрчим бүрэлдэх боломжтой. За дийлэнх нь сөрөг бодол агуулж байгаа орон зайд байх юм бол сөрөг эрчим энерги энд бүрэлдэх нь байна. Хэдий хүүхэд одоо эцэг эхээс хэвийн төрсөн ч гэсэн эрчим энергийн юм цохилтонд өртөөд одоо энийг бол олдмол гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх амьтдын дундаас хамгийн их эрчим энерги дулаан ялгаруулдаг нь хүн төрлөختөн гэж байгаа. Тэгэхээр хүний тархинаас гарч байгаа тэр бодлын эрчим энерги бол маш хүчтэй. Тэр олон хүмүүсийн одоо бодлоос гарч ирж байгаа эрчим энерги нь бүр биежилт явагдаж байдаг гэдэг ч байгаа байхгүй юу? Одоо ижил хүүснүүдийг дэмждэг ч юм уу. За тийм одоо бүс гэрлэлтийн дэмждэг. За тийм газар орон дэмждэг хүмүүс юм. Ихтэй учраас дэмждэг тийм тэр мэдээллийг агуулсан энерги орон зай тэр газар нутагт их байгаа гэсэн үг. За тийм газар нутагт хэсэг хугацааны дараа тийм чиг хандлагатай хүүхэд олдомлоор гэж хэлэх юм уу. Төрөх тоон ихсэх өндөр магадaltaй гэж тайлбарласан байгаа юм. Тэгэхээр бид нэр юу бодно түүнийг одоо авдаг одоо манифест гэж нэрлэдэг шүү дээ. Энэ маань эрчим энерги болж таарад байна. Тэр маань нэлээд сайн бодох юм бол бийждэг болж таарад байна тий. Тэгэхээр олон хүн бодох тусмаа бийжих магадлал өндөртэй хүчтэй байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тийм орон зайдад хүүхэд төрөөд тийм одоо эрчим энерги тийм бодлоор цэнэглэгдэх магадлалтай болж таарад байна тийм үү. Тэгэхээр 3 дахь шалтгаан бол ийм. Энэ бол цэвэр бэлэг талаасаа гэж ойлгож болно. Яг шинжлэх ухаанаар бол батлагдаж нотлогдсон юм бол энд бол байхгүй. Жамаас гажуудсан эрчмийн орон зайд байх юм бол бас жамаас гажуудсан тэр удамшлын ондогшилт хүүхэд төрөх магадлалтай нэг юм шалтгаан, 3 дахь шалтгаан. За дөрөвт нь болохоор одоо бидний хэрэгжилж байгаа интернет нийгмийн сүлжээ, гар утас, мэдээллийн хэрэгсэл байгаа. Энэгээр дамжиж байгаа энэ мэдээллүүд маань бас эрчим долгионтой байдаг. Яг хүний шууд бодсон бодлоос арай эрчим сул байх магадaltaй. Гэхдээ дэлхий даяар ийм өөр хоорондоо хэрэг мэт ийм армин нэг торлог сүлжээг бол үүсгэсэн байгаа гэж байна. Энэ хэрсэн орон зайг нүдэрээ харж чадлаа гэж төсөөлөх юм бол гариг дэлхийг хар өвлөмөд бүрхэж байгаа гэж энэ онгодод хэлсэн байна. Дээд тэнгэр, тэв, од эрхэс одон айгаас хүний төрлийг олохоор зорж ирэх бүхий сүнслэнгүүд ямар заяанд мэдлэгэн тодлогдох жам гажуудсан энэ эрчмийн нөлөөнөөс бас болж байгаа гэж байгаа. Ялангуяа тухайн газар нутагт сошиал сүлжээнд одоо интернетэд ямар одоо зүйл давмгаалж ин ямар мэдээлэл давмгаалж ин тэр нь одоо энэ хэрсэн торлог сүлжээнгээр дамжуулаад бас бидний үр хөвгтийн эрчим энергит нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр бидний амьдралд зөвхөн идэж ууж байгаа ч юм уу зөвхөн бидний нүдэнд харагдж байгаа юм нөлөөлөхгүй байх нэ. Энэ интернет сүлжээ энэ бидний хэрэгжилж байгаа энэ мэдээллийн урсгал маань юм хар өвөл мэт бүрхсэн байна гэж байна. За энэ маань хүмүүст бас нөлөөлдөг байх нэ. Хүний бүр ген тэр удамшилт хүртэл юм нөлөөлөхөөр өндөр түвшний болж ирсэн байх нэ. За 4 дахь шалтгаан. За 5 дугаар шалтгаан нь бол хамгийн өндөр нөлөөтэй байгаа хамгийн том шалтгаан гэж байгаа. За энэ нь юу вэ гэхээр дэлхийн соронзон орны голдролд өөрчлөлт орсон гэж байгаа өнөө цаг үед. Хүн төрлөختний үүсгэсэн аж үйлдвэрийн хөгжилтэй тэнцвэрийн бодлого бариагүй улмаас их дэлхий өвчилж буй гэдгийг бүх нийтээр ухамсарлах цаг нь болсон гэдэг жаа. Аж үйлдвэрлэлийн нэг хувьсгал гэж ярьдаг те. Одоо нэг 60-аад оноос юм уу та. Угсаа дэлхийн цаг өөрийн өөрчлөлт бол 60-аад оноос эхлээд эрчимдсэн байдаг, судалгаанд байдаг. Тэгэхээр хит их хэрэглээ буюу бидний хэрэглээг хангахын тулд энэ дэлхийн маань яг биднэртэй ижилхэн 7 үндсэн хүрттэй. Дэлхийн хүрт нь бас л дэлхийг эрчим энергиээр хангах ёстой. За ийм байж байгаа.
Тэгэхэд газар сайгүй сэндий ч те уул уурхай их хохирол ирж байгаа гэдгийг бол та нар ойлгох хэрэгтэй гэж энэ дэр хэлсэн байгаа. Тухайн одоо тий соронзон орны гажуудалд орж буй газар нутагт байгалийн тэнцвэр алдагдаад ингэснээрээ зөвхөн хүн биш тухайн газар нутагт байгаа амьтан ургамлын үр хөврөлд ондоошлын мэдээлэл үүснэ бий болох юм аюул эртгээ гэж байна. За бидний өвгдөөс болохоор уул уурхайг маш ухаалаг, маш бодлоготой эрхэлдэг байсан юм билээ. Зөвхөн өөрсдийн дотоодын хэрэгцээнд ашигладаг байсан. Түүнээс биш ингээд түүхий эдийг олборлоод гадагшаа дотгошоо зардаггүй. Яг өөрсдийн хэрэгцээнд буюу тухайн үед бол мэдээж дайн байлдааны зэвсэг байх хэрэгтэй. Дээрэс нь хүмүүсийн наад захын хэрэглэний те хутга одоо тогоо шанах ч юм уу те ийм зүйлсийг хийхдээ төмрийн хөдрийг олборлоод төмрийн хөдрөө боловсруулах нүүрсийг олборладаг байсан. Түүнээс биш нүүрсийг түлж одоо дулаацахад ч ашигладаг байсан байгаа. Яагаад ингэж юм гэхээр байгалийн нөөц бол дуустдаг. Байгалийн нөөцийг ямар ч ухаалаг байдлаар ямар ч одоо сүүлийн үеийн нөгөө хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг штеп. Тийм байдлаар олборлсон ч ямар ч тохиолдолд хөрс, ус, агаар бохирддаг гэж байгаа. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр ингэж бохирдсноор яах нь байгалийн газар доорх дуустдаг нөөц биш байгалийн гадарга дээрх дуустгүй нөөцнөөсөө салах магадaltaй учраас газар доорх нөөцийг нэг тэгж оролддоггүй байсан юм байна. Бид нарт бол зүгээр газрын гадарга дээрх байнгын нөхөгдчиедтэй жил болгон одоо авч хэрэлж ашиг нь хүртэх боломжтой тэр байгалийн гадарга нь илүү чухал байсан байна. Дэлхийн одоо хар шорон тэ үрдэл шимтэй хөрсөн илүү чухал юм аа бидний ирээдүйн амьдралд тэ бидний ирээдүйн үр хожид гэдгийг мэддэг байсан учраас газар доорхыг бүр зайлшгүй наад захын хэрэгцээг л хангахад зарцуулдаг байсан юм байна. Дээрэс нь тодорхой төвшөнд л ашигладаг. Одоо бид нар чинь нөгөө нөөцийг 100% ерөнхийдөө ухаж гаргаж хэрэгжилж зарах гэдэг байгаа шүү дээ тий. Тийм бодлого барьдаг бол манай өвгдөөц тухайн уулын зүрх гэдэг төвшөнд очиход нь л зогсдог байсан юм байна. Тэгэхээр одоо жишээ нь төмрийн хөдөр гэхэд олборлж агаад тэр хөдөр нь ингээд нэг юм хөлөртөг хөдөр гарч ирдэг гинэ. Агаарт гарч ирэхээр ингээ хөлрөөд идэг. За тийм хөдөр гараал ирэх юм бол тэр тухайн хөдрийн олборлтыг те хөрс хуулаад ингэж ажил болоод дөнгөж олборлоод ихсэн чинь тийм хөлөрдөг хөдөр гарч ирсэн бай хамаагүй эсвэл 3-4 жил олборслоод нэг 10% нь олборсон байж хамаагүй тийм л хөдөр гараад ирэх юм бол шууд ажиллаа зогсоогоод нөхөн сэргэлтийн ажил явуулдаг байсан байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн бидний өвгдөөс ингээд байглаасаа ямар зүйлийг ямар хэмжээнд ашиглаж болох уу гэдгийг тэр нь бол бүр ингээд яг шинжлэх ухаанаар одоо бид нар тогтоож чадаагүй байгаа тэр өндөр түвшинд хөгжсөн байсан болж таарж байгаа. Тэгээ хамгийн амар нь байгалийн нөөцийг худалдаж авж байгаа тий аваад гарч байгаа хүмүүс нь хариуцлагыг хүлээдэггүй. Тэрийг ухаад гаргуулж байгаа тэр тухайн газар нутгийн эзэн гэж амьдарч сууж байгаа тэр хүмүүс нь хариуцлагыг хүлээдэг. Байгалийн хууль гэх юм уу? Одоо энэ улс авдгуудад шийтгэгдэх хүмүүс нь тухайн тэр ухуулаад байгаа газар нутгийн эзэд нь хариуцлагыг хүлээдэг болж таарж байгаа. Тэрийн ч магадгүй бусад улс орсны хүмүүс мэддэг учраас хэдий өөрснийх нь газар нутагт тэр түүхийд байгаа ч гэсэн өөрсний газар нутгаас авахгүй өөр улсын те өөр одоо хөгжил дорой буурай улсын байгалийн нөөцийг луурхайг эзэмшиж түүхийдийг худалдаж авдаг юм шиг байгаа юм. Миний ойлгосноор бол нэг газрын те уул уурхай үйл ажиллагааны нөлөө нь бусад бас газар нутагтаа нөлөөлнө гэж байгаа. Ягаад тэгэхээр дэлхий чинь өөрөө амьд биет хаана ямар эрдэс баялаг байх ёстой яг тэр байх ёстой газараа байж иж эрүүл байна гэсэн. Одоо хүнийхэр бол те одоо элэг бүр хаана авах ёстой тэр газараа байж иж зөв ажиллана да. Тэгэхгүй тэрийг нөгөө тийшээ те байрлалын өөрчлөлт нааша цаашаа болгох юм бол мэдээж үйл ажиллагаа нь алдагдана. Тэгэхээр ийм байдалтай дэлхийн соронзон орны голдролт өөрчлөлт хаасаагүй орсон байгаа учраас газар нутаг хамаарахгүйгээр бүх амьтан ургамалд үр хөврөлтлийн ондоошил болно, бий болно гэдгийгсэн мэн тий. Үр хөврөлт нь нөлөөлнө гэхээр уул уурхаагаас үүдэлтэй, тий өндөр хэрэглэнээс үүдэлтэй хүний үйл ажиллагаанаас болсон энэ дэлхийн соронзон орны өөрчлөлтийн нөлөө нь бидний хүүхдүүдэд тий бидний үр удамд дэлхийд даяар ингэж нөлөөлөд байгаа гэсэн үг. Онгодуудын яриагаар бол
яг энэ нөхцөл байдлыг одоо хар ухаанаар бол ингэж тайлбарлаж байгаа. За дэлхий гэдэг маань ийм амьд бит байх нь тийм үү? Яг одоо бид нар шиг бидний бие шиг тэгжээд л ингээд нэг хавдрын эсүүд үүслээ л дээ. Эхний шатанда би болчлоо гэж одоо үзээ л да. Тэгэхэд эхний шатанд нь за яг тэрийг эмчилчих юм бол заавал ухаж тэгээ мис таслаар авах шаардлагагүй эхний шатанд. Гэтэл дэлхий дээр байгаа энэ хүн төрөлхтөн бол хавдрын 1-р шатнаас одоо 2, 3 дугаар шат руу хүндрэх гээд байгаа яг тэр эзэгтэй цаг үе болоод байгаа юм л да. Тэгэнгүүт энэ хавдрын эс болоод байгаа хүн төрөлхтнөөс нэг бол ангижрах, нэг бол эмчлэх гэсэн ийм хоёр л сонголт үлдээд байгаа юм л да. Ангижрах гэдэг сонголт нь уг нь бол айгүй амархан. Дэлхийн ээж бидний тархин төсөөлшгүй тийм хүчрэхэг ухамсар гэсэн үг. За тэр систем бол бид нарыг устгах дээр хүрвэл маш амархан устгах боломжтой. Дээрээс нь дэлхийн ээжийг хамгаалж идэг лувс авдаг гэх энэ хий биетүүд нь бас хүнийг бол устгахчих юм хүсэл сонирхолтой байгаа. Одоо бүр тэсвэр төвчээр нь алдагдаад туйлын цэгтээ хурж байгаа. Энийн эсрэг талд яах нь вэ гэхээр хүн төрөлхтний өвөг дээдс болсон тий бүх хүмүүс өвөг дээдстэй. Одоо бидний өвөг дээдс гэхэд одоо онгод тэнгэр улаач дээр бууж бидэрт үг хэлүүлээд дээ шүү дээ. Тэгээ номнуудыг бичүүлээд байгаа. Бидний өвөг дээдс болохоор бас өр удмаа үлдээчих санаатай. Гэхдээ үлдээгээд нөгөөдүүл нь ингэж ухаарч сэхэрч тий хамтаараа энэ уул усаа тий байгаль дэлхийгээ хайрлж хамгаалж чадахгүй бол сонголт хийх дээрээ тулах юм бол манай өвөг дээдс дэлхийг сонгоно. Өр удмаа сонгох боломжгүй гэсэн үг. Тэгэхээр яг нэг ийм зааг дээр ирсэн. Бид нэр бас эртхэн ухаарч сэхэрээсээ за энэ хугацаа нь болохоор нэг ойрын 4-5 жил гэж байгаа. Хэрвээ дэлхийн нийт хүн төрөлхтөнд дөрвтэй энэ амьдралын хэм маяг те хэрэглээнийхаа тэр хит үйлдвэрлэлийнхаа уул уурхайн олборлолтынхаа төвшин бууруулж те дээрэс нь эерэг сэтгэхүй одоо эерэг эрчим энерги ялгаруулж чадахгүй энэ янзаараа удаан явах юм бол магадгүй нэг 2-3 жил явхад бол дэлхийн хүн амын 3/2 нь бараг 4/3-ыг нь жилүү одоо 60-70% устгах тэгээд 60-70%-аар цөөрүүлэх тийм тохиролцоонд одоо тэр нэг талд нь бол дэлхийг хамгаалж байгаа л ус авдаг. Дэлхийж нөгөө талд нь яг хүн төрөлхтний өвөг дээдс хоёр байгаа. За үнэхээр та нарын үр хойчоо айтаахан байлгаж чадахгүй бол уучлаарай. 60-70%-аар цөөлөхөөс өөр аргагүй гэдэг тэр нөгөөд манай өвөг дээдстэй хүн төрөлхтний өвөг дээдс гэсэн энийг хүлээн зөвшөөрсөн. За бид нэр амжуулж чадахгүй бол одоо тэгэхээс өөр аргагүй гэдэг дээр тулцсан. За ийм нөхцөл байдалд хүрсэн гэж ингэж нэлээд олон одоо хүмүүс улаачийн те онгод өвөг дээдсээс бол сонссон. Нийтдээ ч бас нэлээд яригддаг. За тэгэхээр бусдаас буруу хайх биш бид нар яг энэ бүх одоо аутизмын те хүрээний эмгэх гэдэг энэ домшлын өөрчлөлттэй байгаа бүх төрлийн эмгэгүүд бол ерөнхийдөө хүнээс л үүсэлтэй. Хүний буруутай үйл ажиллагаанаас тийм үү идэж ууж байгаас нь ихсүүлээд хэрглэж байгаа зүйлс нь те шунал те сөрөг сэтгэл зүй сөрөг мэдээлэл тарааж байгаа. За энэ бүх зүйл маань нөлөөлж идэг байх нэ, нөлөөлсөн байх нэ, нөлөөсөөр байхч болно гэсэн үг юм байна. За тэгэхээр энэ аутизмын хүрээний те эмэгийн те хүүхэд төрж байгаа шалтгааны нь бол бид нар бол ойлгочлоо. Тэг үнэхээр тийм хүүхэд төрчлөө гэж үзэх юм бол баг байхад нь хэрхэн онцлох вэ? 5 мэдрэхүүний аль нэг нь одоо ондоошилтой байх юм бол тэр мэдрэхүүн сул байна гэсэн үг. Аль нэгэн тийм мэдрэхүүн сул байхаар өөр 4 одоо мэдрэхүүний аль нэг нь илүүтэй хөгждөг гэдэг жаа. Одоо бид нар нэлээд сайн бидэндээ харааны бэрхшээлтэй хүн байлаа гэхэд одоо тэмтрэх ч юм уу те гарын урд тун сайн байдаг ч юм уу сонсгол нь маш сайн болчдөг ч гэдэг юм уу те бусад мэдрэхүүн илүү хөгждөг гэдгийг бол бид нэр сонсч ирсэн баг те. Тэгэхээр тухайн хүүхдийг 5 мэдрэхүү тус бүрээр нь шалгаад сул байна уу эсвэл гоц сайн байна уу гэдгийг ажиглах юм байна. За нэгдүгürt нь болохоор амтлах мэдрэхүү. Энэ амтлах мэдрэхүү ондоошлол харьцангуй засагдах боломжтой гэдэг чинь. Одоо жишээ нь аутизмтай зарим хүүхдүүд болохоор хоолнд нэлээ муу байх талтай байдаг гэж байна. Нэг л төрлийн юм идээд их хандлагатай. Энэ нь болохоор амтлах мэдрэхүүнд хязгаарлагдмал байгаагийн шинж тэмдэг болж ирнэ гэдэг чинь. За хэрвээ ийм амтлах мэдрэхүүн сул хөгжсөн байх магадaltaй за ийм хүүхэд ажиглагдах юм бол яг тэр тухайн хоолн дээр нь анхаарлын төвлөрүүлэх
байдлаар хамтлах мэдрэмхийг сайжруулах боломжтой гэдэг чинь. Одоо бид чинь хүүхдээ хоол идүүлэх гээд ингээд утас бариулаад суулгачдаг штэ зарим эцэгчүүд. Тэр нь хүүхдийг одоо хэвийн амтлах мэдрэмхүүдэд байсан ч гэсэн муутгах тийм их суурь нь болж өгнө гэж байна. Тэгэхээр яг тухайн хүүхдийн өмнө тэр идэх хоолыг тавиад магадгүй өнгө үзэмж сайтай тийм өөр анхаарлыг сарниулах хажууд нь юм байхгүйгээр яг тэр хоолыг байлгах маягаар тийм. Тэгээ ямар ч хүн ерөнхийдөө идэж байгаа зүйлдээ тийм үнэрийн үнэртээд зажлахаа хүртэл ингээ өөрөө сонсоод ингэж идэх юм бол тэр хоол тухайн хүний бид шимт хижил болж ордог гэж байгаа байхгүй юу. Бидний одоогийн байдлаар бол ингээ бараг те зурагт үзэж байгаа ч юм уу те уцаар оролдож байгаад хоолоо идчихэж байгаа штэ. Яг ямар амттай байсныг ч мэдэхгүй, тэр зэрэг жажилснаа ч мэдэхгүй бараг зэжлэхгүй залгаад байгаа ч юм уу те. Ийм тохиолдолд эргээл биднэрт яах нь шимт хижил биш хор болж орох магадлал өндөртэй. Тэгэхээр бид нар ч гэсэн том хүмүүс бид нар ч гэсэн хоолтон дээр маш төвлөрч энэ бол нэг талын бас бясалгал болно. Олон талын ашигтай энэ хоолн дээр төвлөрөх гэдэг зүйл маань. За ийм хүүхэд ажиглагдвал бас засах боломж байна гэж хэлж байгаа. За бүр 100% засахгүй маа гэхэд 50% таа бол сайжруулах боломж бол байна гэж байна. За энэ юу вэ гэхээр газрын хойр арилаад үндэсний ох бүрлдэх цагт буюу зуны анхдаг сараас намрын дунд сар хүртэлх хугацаанд 7 гаригт буюу 7 хоногт 3 удаа өглөөний мандах нарнаар ямааны халуун сүг мөнгөн дагшинд хийж тухайн хүүхдэд өгнө. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ямааны шин сүг өдөр өнжөөд 3 удаа сүг хөрвүүлээд мөнгөн дагшинд хийж одоо хүүхдэд уулгах нь байна. Энэ уусны дараа хүүхдийн энэ аягыг тэг яг нь сайтар долоолгоно гэж ингэж хэлний болчрахыг сайн ажиллуулах хэрэгтэй шүү гэсэн байна. Ямаа нь болохоор өвсний сайныг сорчилж иддэг тул бусад малаас амтлах мэдрэх нь илүүтэй хөгжсөн байдаг гэж байна. Тэгээд эхийн сүүнд хамгийн ойролцоо төгтөх нь ямааны сүг гэж ярьдаг. Онгодуудын яриагаар бол. Тэгээ ерөн бол ямар ч хүүхдийн хөдөлгөөнийг бол сайтар дэмжиж өгөх ёстой гэдэг чинь. Сахилгуудлаа гэдэг ингээд хөдөлгөөнийг хориод иж болохгүй. Ягаад гэхээр бага насны хүүхэд хөдөлж иж шүүрэл булчирхааны үйл ажиллагаа нь бол сайн явагдаж идэг юм байна. Ялангуяа хүүхдэд бие биелгээ бүжиг зааж өгөн бүжиглүүлэх нь тунгалгийн заглааны үйл ажиллагаанд хамгийн сайн эерэг нөлөөтэй байдаг гэж шүү. За амтлах мэдрэхүй бол юм байна. Дараагийнх нь за үнэрлэх мэдрэх нь болохоор тархины санах ойдтой шууд холбоотой гэж байна. Өөрөөр хэлбэл үнэрлэх мэдрэх нь тархины орон зайд мэдээлэл дурсамжийг хадгалахад чухал үр гүйцэтгэдэг гэж байна. Тэгэхээр үнэрлэх чадвар сайн байна гэдэг маань болохоор тухайн хүүхдийн ой тогтоомж, бие даах чадамж. Дээрээс нь тухайн хүүхэд хэдий олон үнэрийг мэдрэн илэрхийлж байна. Тэр хэмжээнд тархины эмх цэгц сайн байдгаа гэж байна. Тархин эмх цэгц сайн байх тусам аливаад цэгцтэй хандаж дис дараатай эрэмблэх чадвартай болтгоо гэж байна. За тэгэхээр хүүхдийн энэ үнэрлэх мэдрэх хүн чадамжийг ерөн хэр төвшөнд байгаа яаж шалгах вэ гэхээр одоо хилд орсон хүүхдийг бол одоо нүдийн хаажгаад 10 төрлийн зүйлийг үнэрлүүлэх юм байна. За тэр дундаа 3 зүйлийг бол маш ойролцоо үнэртэй зүйл байлгана гэж байгаа. За тэгээд энэ 10 зүйлээс 5-аас дээшийн зөв тааж ах юм бол үнэрлэх чадвар бол хэвэн байна гэж үзэх юм байна. Мэдээж 5-аас доошоо бол үнэрлэх чадвар муу байна гэж үзнэ. Бүр 10 ангийн тааж ах юм бол үнэрлэх мэдрэмж аягүй нэлээд өндөр байна гэж үзэх юм байна. За энэ хилд орохоос нь ч өмнө үзвэл лөө сайн гэж зөвлөж юм. За тэгэхээр хилд ороогүй хүүхдийг бол хүүхэд өөрийн зөв мэдрэмжээрээ ямар үнэрчж байгаа ингэж биеэрээ ингэж биеийн хилэмжээрээ ойлгуулах бүрэн боломжтой байдаг гинэ. Одоо нөгөө талаар бол сүнсний мэдээллээр гэх юм өмнөх одоо төрлүүд дээр сонгон идэгдгүү хүүхэд бол сонгон үнэртүүлэхэд бол нэлээд мэдрэг байх жишээний байдаг гэж юм. Тэгэхээр хилд ороогүй хүүхдүүдэд бас юу үнэртүүлэхээр ямар одоо хариу үйлдэл үзүүлж юм гэдгээс нь бас тэр хүүхдийн үнэрлэх чадрыг бол шинжих боломжтой байх нэ. За тэгээд хэдий үнэрлэх чадвар нь хэвийн байсан ч гэсэн үнэрлэх мэдрэмжийг хөгжүүлэх юм бол ирээдүйд нь одоо энэ тархины үйл ажиллагаа нэлээд цэгцтэй сэтгэдэг болоход бол нөлөөлөх нь байна. Ингийн тулд юу хийх ёстой вэ гэхээр төрөл бүрийн үнэрийг үнэртүүлээд тэгээ харилцан ярилцсан л гэж юм л да. Одоо жишээ нь гүзээлцэн жимс үнэрлүүлэнгүүт энэ яг чамд ямар мэдрэмж төрүүлж ийн юутай ижилхэн юм шиг байна. Ямар санагдаж ийн ч гэдэг юм уу эсвэл түүхийн мах, болсон мах хоёрыг үнэртүүлээд
ямар ялгаатай байна гэдгийг яриулдаг ч юм уу те. Одоо малын бэлчээр дагуулаа те өтөг бууц, малын шивтэр, аргал хомоол зэргийг ялгуулдаг ч юм уу. Тэр болгон ч бас арай өөр үнэртэй байт юм л да. Ингэж өнрийн чадамжийг хөгжүүлэх маань ирээдүйд бас тархины цэгцтэй хөгжлөөс гадна бүр энэ нь сайн хөгжөөд байх юм бол хүн өөрийн нөгөө заяаны ханиа гэдэг чинь те хань ижлээ сонгоход хүртэл эерэг үзүүлж болдго юм байна. Бүр ингэ нөгөө хамтрагч, бизнесийн хамтрагч юм уу тухайн үед бол нэг 10 гэж ярьдаг те. Тэр аант нөхөр найзаа хүртэл үнрээр нь одоо хэр зогцохын гэдгийг хүртэл мэддэг тийм хэмжээнд бол хүрэх боломжтой гэж энэ дэр хэлсэн байгаа. Бүр зайны хань биш юмаа гэхэд нөгөө цус ойртолтой шүү дээ. Нэг ийм төрлийн цустай хүмүүс мөн үү биш үү гэдгийг хүртэл мэдэх боломжтой байдаг юм байна. За энэ дээр ингэсэн байгаа. Эрэгтэй эмэгтэй хүн те хоёр биетэй хайраа илэрхийлэн өмсөлцөхөд уушгнаас гарч ирэх хүний дотоод үнрээр хоёр удам нийцэх хэсэг нь тодорхой болдгоо. Хосууд өмсөлцөхөд хоёр биеийнхээ дотоод үнэрт мансуурч уусан цэнгэж дийлбэл голомтод багтаж болох юм байна гэж үзэж болдог. Дур нэг нэгтгэмгүй мансуурах мэдрэмж үгүй хүндий оргиж байх юм бол бид хоёр садан төрөл байх магадaltaй гэж мэдрэх боломжтой гэж байна. За энэ мэдээж 100% бол яг ингэж мэдэгдэн гэсэн үг бол биш. Гэхдээ нэг иймэрхүү байдалтай байх магадaltaй юм байна. Үнэрлэх мэдрэмж ер нь сайтай хүн байх юм бол хүний бодлыг уншихтай л бараг л ижлэхэн гэж хэлж байна. Тийм хэмжээний өндөр одоо мэдээллийг авах боломжтой байдаг байх нь. За тэгээд үнэрлэх мэдрхүүгийн одоо дэмжээгээд янз бүрийн өмхийн хамхаа битгий хүүхдэд хамаагүй их үнэртүүлээд агараа гэж байна. Хүүхдийг 7 нас хүртэлх энэ хугацаанд аль болох бүхий л сайхан үнэрийг нь ялгаж таниулах, энэ дундаас байгалийн үнэрийг илүүтэй сайн шинжүүлж сурах хэрэгтэй гэж байна. Эхлээд хур борооны үнэрээс гарах чигний үнэрийг юутай зөөрлүүлэн зэргийг давтамжтай үйлдснээр цасны үнэрийг хүртэл тодорхойлж болдгоо гэж байна. Цаашлаад улам төгөлдөржүүлээ гэвэл нар сарны туяаны үнэрийг хүртэл шинжүүлэх боломжтой. Эд чинь үнэртэй. Өөрөөр хэлбэл үнэр гэдэг нь эрчим хэм гэсэн үг ээ. За эрчим хэм нь мэдээлэл гэсэн үг гэж байгаа тийм. За тэгэхээр үнэрээр мэдээллийг авах бүрэн боломжтой. За 3 дугаарх нь харах мэдрэхүү. Харааны төвшөнд гэрэл мэдрэх лонхны эсийн тоо дутуу байвал өнгө ялах чадамж нь хомс, эсэргээрээ илүү байвал энэ чадамж өндөр байдаг гэж байна. Мэдээллийг харж байгаа зүйлсийнхаа мэдээллийг боловсруулахдаа удаан байх магадaltaй. Зарим нь болохоор маш цөөхөн өнгийг ялгах. Одоо жишээ нь ингээд маш олон өнгийн бөмбөлөг ингээд тавилаа гэж бодоход зөвхөн нэг öngийнх нь бөмбөлгийг түүгээд нэг газар хураагаад байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэр өнгийн бөмбөлгийг илүү харж байгаа учраас цуглуулж байгаа гэсэн үг гэж байна. Тэгэхээр харааны тэр ондоошлол янз бүрээр илэрх бол боломжтой. Энэ харааны ондоошлыг бол засах тал дээр бол баг боломжгүй юм шиг байгаа юм. Ямар ч байсан жирийн хүмүүсээс өөр байна гэдгийг нь бол ингэж багаас нь шинжих бол боломж, тийм боломж байгаа гэж байна. Мэдээж ямар ч юм хоёр талтай. Хэдий жирийн хүмүүсээс илүү олон өнгийг хардаг. Тэр нь ингээд тархинд нь хүлээж авах чадвар удаан байлаач гэсэн давуу тал гэх юм бол бусдаас хамаагүй илүү сайн зурах чадвартай. Маш олон өнгийг ялгаж гаргах тэр хүүхдийн одоо зуршин зургийг харах юм бол бараг л симфони найрал хөгжим сонсож байгаа юм шиг тийм баялаг өнгөөр зурах боломжтой гэдэг жаа. За тэгэхээр харааны юун дээр 1-3 насны хүүхэд юмд ингэж тогтох чадвар нь ерөөсөө одоо 3-5 секунд хавцаа байдаг гэж байна. Тэрнээс илүү нэг зүйл дээр ингээд удаан тогтоод байх юм бол тухайн орон зайд ямар нэгэн зүйлтэй хий бит байна гэж бол хэлж болох юм байна. Тухайн зүйлийг хараад баясаж инээж явах юм бол удмын өвөг дэцэн ирсэн байна гэж бол ойлгож болно. Харин айж дүүлж байх юм бол урилгагүй зочин буюу хар талын эрчим энерги гэрт байна гэж бас ойлгож болно гэсэн байна. Хэрвээ ийм зүйлээс ингэж айж ичсэн байх юм бол мэдээж ширэглэнэ. Тэгээ ширэглэх зан үйлийн талаар бол 95-ын 2 дахь дугаарт ярьсан байгаа. Бүр хамгийн энгийн усаар ширэглэх хүртэл боломжтой байдаг талаар ярьсан. Хэрвээ бага нас хүүхдийн харцсан их гүн байх юм бол том хүн шиг гэх юм уу нэг юм дээр ингэж тогтож хараад одоо хүний нүд рүү ч юм уу ингэж тогтож хараад ийм гүн харцтай байх юм бол
тухайн хүүхэд нь оюуны чадамж өндөртэй. Мөн иймэрхүү удаан хугацаагаар ингэж төвлөрч харж явах юм бол он удаан жилийг туулж ирсэн өндөр хэмжээстийн сүнс тээж яваа хүүхэд гэж ойлгож болно гэж байна. За өрөг тунхагт хамаг дээр байсан баха. Чингис хааныг дөнгөж ингэ төрхтөн нүдрүү нь харахад маш юм гүн харцтай байсан гэж аахгүй яг саяны ярьдаг шиг. Тэгэхээр нь яах нь аав ээж нь эхнүүдэн гэдэг нэр хайрлсан гэж байгаа. Тэмүүжин гэдэг бол 7 насныхан шинжээгээр өгсөн цол гэсэн үг. Чин үнэнд тэмүүлэгч гэж байгаа. Тэмүү чин үсгэр шүү. Тэр дайсныхын нэрийг өгсөн гэдэг бол худлаа гэж онгод тайлбарлсан. Чин үнэнд тэмүүлэгч гэдэг одоо тийм хүүхэд гэдэг нь ажиглагдаад тийм нэр өгсөн байна. Дээр үед бол бид нар доотл нь 3 нэртэй байдаг байсан гэж байгаа. Бараг тэгэл хоч энтрэ нэмэх юм бол 5 6 болдог гэдэг жаа. Тэгэхээр ийм гүн харцтай нүдтэй хүүхэд байх юм бол яах нь нэлээд өндөр хэмжээний сүнстэй оюуны өндөр чадамжтай байх боломжтой байна. За гэхдээ ийм харааны чадамжтай өндөртэй хүүхдүүд нь болохоор хараагаар дамжин сэвтэх магадлал өндөртэй байдаг гинэ. Тийм болохоор ийм хүүхдүүдэд бол яах нь янз бүрийн зүйлийг бол янз бүрийн ийм сөрөг зүйлсүүдийг бол харуулж болохгүй. Одоо юу гэдгийг цус нүжтэй аллах хядлах болж бүтгүүд аимшигын кино ч юм уу айлах тийм зүйлсүүдийг л айл болох харуулж болохгүй байдаг байх нэ. За харах мэдрэхүй юм. За дөрөвдүгээр сонсох мэдрэхүй. За сонсох мэдрэхүйг бол бид нар бол эцэг эхийн хоолойг таньж гинүү яриаг ялгаж хариу үйлдэл нь ямар байна гэдгээр одоо сонсох мэдрэхүйг нь шалгачих боломжтой. Гэхдээ энэ дээр нэг анхаарах зүйл нь гэхээр тухайн хүүхдийн чимээнд өгөх хариу үйлдэл нь зөвхөн сонсголоос гадна бусад мэдрэхүйгээрээ бас тэр чимээг хүлээж авдаг гинэ. Одоо жишээ нь үрийн зулаа битүүрөөгөө байгаа үед одоо сонсгол нь муу байсан ч гэсэн зулаагаараа мэдрэх тийм үү сонсох боломжтой байдаг гинэ. Чичирхээллийг өөрөөр хэлбэл 6 дахь хэмжээс ертөнцийн дуу хоолойг илүүтэй сонсдог гэж байгаа юм хүүхдүүд энэ бага насндаа. Одоо энэ харагдахгүй байгаа далд ертөнцийн хий ертөнцийн дуу чимээ хүртэл бидний сонсож байгаагаас арай өөрөөр сонсдог байх нь шүү дээ. Тэгэхээр шинжээнд бол энийг бас анхаарч үзээрэй гэж хэлсэн байгаа. Балчир үр уйлах нь хэвийн үзэгдэлч гэлээ үрийн мэлмийн хүрд дагвар заяач хүртнүүдийн үйл ажиллагаа алдагдвал ямар ч бүүн дөө инхрээлэн тайлбарлах үгэнд тайвширдаггүй юм гэдэг жаа. Хэрвээ ингэж бүүн дөө одоо ямар ч байдлаар тайвшрахгүй байх юм бол арай өөр зүйлээс тийм үү хий зүйлсээс айж зочсон байх магадaltaй гэж үзээд шалтгааныг нь олох. Тухайн гэр орноос болж юу ширэглэх хэмтэлсэн зүйл дээр бол анхаарах нь байна. Энэ сонсох мэдрэхүйг сайн байлгах юм бол тухайн хүүхэд нь нөгөө бусад хүнтэй нийгэмдэр харьцах чадвар сайтай байх нь байна. Дээрээс нь ийм урлагийн гоо зов мэдрэмж өндөртэй байх боломжтой давуу талтай юм байна. За хүүхдийн ч гэлтгүү одоо ямар ч хүний сонсох мэдрэхүйг хэрвээ сайжруулах гэх юм бол одоо хиймэл хүнээс гарч буй тэр дуу чимээнээс хол байлгаад илүү байгалийн дуу чимээнд байлгах хэрэгтэй байна. Одоо хүний үйл ажиллагаанаас гарч байгаа дуу чимээ гэдэг дээр одоо яах нь нөгөө машины чимээ, орчны шууган, одоо байшин барилга барьж байгаа тэр чимээ гих мэт ийм чимээнүүд хот суурин газарт байдаг чимээл гэсэн үг л дээ. Энэ бүхнээс бол нөгөө мэдрэл цуцж идэг гинэ. Цуцсан тэр мэдрэмжийг нь амрааж засахын тулд байгаль эхийг зорин агаар салхинд гарах учиртай гэж энэ байгалийн чимээ мэдрэхүйг сэргээж тэгшилдэг юм аа. За энэ талаар бол алдартай 6 дугаарт дээр бол нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа тэрийг сонссон хүмүүс бол маш сайн ойлгож байгаа бах. Бид нар далд ертөнцтэй, далд ухамсартай 5 мэдрэхүүгээр холбогддог. 5 мэдрэхүүгээ одоо цэвэрлэх гэх юм уу далд ертөнцтэй холбогдох холбоосыг нэмэгдүүлэхийн тулд аль болох байгальтай ойр байж ийн цэвэрлдэг гэдэгсэн байсан За мөн ээжийн бүүн дуу хүртэл бол засал болох боломжтой гэж байна. Бүүн дуугаар үрийнхээ сонсох мэдрэхүйг хөглөж сүнснийх нь химийг биеийнх нь эрчим хэмтэй нийцүүлж тэгшилж засаж байдаг юм шүү гэж байгаа. Монголчуудын бүүн дууны үгнүүд нь бас их учиртай тийм байна. Зөвхөн зөөлөн үг биш бас хатуу үг шингээс нь тийм бүүн дуунууд байдаг гэсэн гинэ. Тэр нь болохоор ирээдүйд хүнээс хатуу үг сонсох тэр чадамжийг нь бас
зүүн совингоор нь дамжуулж даалд ухамсараас нь дамжуулж өгдөг байсан байх нь байна. Гэхдээ хатуу үг гэдэг маань бол яг тийм хар яр гэсэн үг биш гэж байна. Одоо жишээ нь ойр дардын бүүн дуун дээр ухаарл хайрал уулын цаатахыг харах ухааныг нь уудам ертөнцийг туулах замын холыг нь учрах хүмүүний сайнтай муутайг нь ургах нарны гэрэл гэлбатайг нь учрал бүхэн сайнтай муутай гэдгээр нь ухаарл хайрал гэж дуулдаг байх нь. Бүүн дуунаас гадна үлгэр домог туйсыг үрдээ ярьж өгнө. Монголчуудын одоо туйл хайлах энэ зан үйлээ одоо бид нэр өргөжүүлэн сэргээвэл тэр туйлын айзам нь эрчим хэмийг асар ихээр тэтгэж тухайн газар нутаг тухайн айн хэмийг тэгшилж байдаг юм шүү дээ. Тэгэхээр хаан туйл хайлж байна. Тэр газарт нь өрс балчраа дагуулж туйлын тэрэн эрчим хэмийн зөв тогтолцоонд биеийн хөгжлийн энэ 5 мэдрэхүүг нь зөв чиглүүлэх хэрэгтэй. За туйл хайлж байгаа газар олдохгүй байлаа гэхэд ядахна морин хуурын аялалгуу одоо амьд хөгжмийн гэх юм уу тийм аялгауг сонирдуулвал зүгээр гэж байна. Энэ бид нар нөгөө хөгжим тавиад байдаг шүү дээ. Хөгжмнөөс илүү яг тухайн орон зайд ингээд тоглож байгаа хөгжим илүү эрчим хэмтэй гэж байна л да. Тэгэхээр бидний өвгдөөс бол хамгийн энгийн нөгөө авсаарх нь болохоор хил хуур гэж би ойлгоод байна. Жижигхэн тоглоход хялбар за хил хуураас ихсүүлээд ингээд ээж аав нь сонсох мэдрэмжийн тэг эрчим хэмээр ингээд тэтгэж тоглож өгдөг байсан байх. За ер нь бол хүүхдүүдийг заавал хөгжөвчин болох албагүй ч гэсэн ямар нэгэн хөгжмийн зэмсгээр одоо тоглуулж сургадаг байсан юм бидний өвгдөөс. Ингэснээрээ сонсох мэдрэмжийг нь яах нь зөв ингэж чиглүүлж хөгжиж өгдөг байсан юм байна. За 5 дугаарх нь болохоор хүрлцэх мэдрэхүй гэж байна. Тархины урд хэсэг хүрлцэх мэдрэхүйг хариуцж байдаг юм аа. Хүртэх мэдрэхүүн гол үүрэг бол өнөө доод 3 хүрттэй бол холбогддог гэж байна Үндэс хүрд, үржихүн хүрд, наран сүлжээ хүрд гэсэн үг Доод 3 хүрднээс шүүрэл булчирхайг ялгаруулагч үржихүн хүрд нь хүрлцэх мэдрэхүйтэй шууд холбоотой. Тархины урд хэсэг болон үржихүн хүрд гэмтэх аваас өөрийн хяналтгүйгээр шүлс савирч нулимс цоож хүс урсах ба цаашлаад хүндрвэл ялгцаа хяналтгүй гаргаж эхэлдэгэ гэж байна. Тэгэхээр бага насны үрийн хүртэх мэдрэхүйг шинжий гэвэл биедээ хоримтлагдсан ялгцыг хэрхэн гаргаж байгаагаар хүртхүү мэдрэх нь тэгш байна уу гэдгийг аждаг юм аа гэж байна. За энэ 3 хүрдтэй эсвэл тархины урд хэсэг нь ажиллагаа сайтай байгаа хүүхэд өөрийнхөө нөгөө хүндрэх гэж байгаа, шийгэж байгаа, багж байгаагаа яах нь илэрхийлдэг байна гэсэн үг. Илэрхийлж мэдэхгүй одоо нэлээд том болчих юм бол за энэ хүртэх мэдрэхүү буюу саяны энэ доод 3 хүрд болоод энэ тархины урд хэсэг асуудалтай байх магадaltaй гэж ойлгох юм байна. Хүртэх мэдрэмжийг бас нэг аргаар бол шинжих боломжтой. Энэ нь орон зай мэдрэхүйтэй хамааралтай байдаг учраас гүйж яваад унаж бэртэх нь их байгаад ах юм бол бас асуудал байна гэж үзэх юм байна. Ерөн хүүхдүүд яг унж бэртчил байдаг. Гэхдээ нэг тэгж унснаа хоёр дахь сэрэмжилдэг тэр унах нь бол цөөрдөг. Тэгэхгүй тэр нь байнга давтагдаад байх юм бол тэр бол орон зай мэдрэмж алдаатай байгаа гэж бол ойлгож болохоор юм байна. Мөн олдомлоор хүүхдийн одоо тархи толгой хөдлөх ч юм уу гинтийн зочирсон айдас төгшөөр мэдэрсэн гэдэг зэргээс энэ титэм хүрдэнд бол гажилт үүсэх буюу энэ тархины урд хэсэгт нөлөөлснөөс олдомлоор яах нь хэм алдалтанд хүрч ямар нэг юм гажиг согог үүсэх боломжтой байдаг байна. Тэгэхээр иймэрхүү одоо унж бэртэх айж зочих ийм үед нь яах нь тэр даруйд нь одоо толгой хөдлөлөө гэхэд толгойн гэлс барьдаг ч юм уу ийм байдлаар тухай бүрт нь ингээд засч явахгүй бол тэр нөгөө том болох тусам үр дагавар нь бол нэмэгдэх хандлагатай байдаг юм байна. Одоо засагдах боломжгүй болох магадaltaй. Тэгэхээр яах нь хүүхдийг аль болох тарих толгойг нь хөдлөхгүй байлгаж энэ 5 мэдрэхүйг тавал ингээд тэгш хөгжүүлж хөглөж байх юм бол дараагийнх нь урших төвчлөлийн суурийг тавихгүй эрүүл чирэг хүн болгож өсгөх боломжтой. За энэ мэд 5 мэдрэхүүн удамшлын өөрчлөлт хүүхдүүдийг эрт оншилсноор хүрдэн биеийнх нь тогтолцоонуудыг тэгшилж мэдрэхүй эрхтнүүдийг нь сайжруулах аргаар сүнсний төвшөнд бас бэлэг талаас нь бөөгийн аргаар эмчилж чадвал бүр 100% эмчлэхгүй маа гэхэд 50-с дээш хувьтай бол
эмчлэх бол боломжтой гэж энэ дээр бол бичигдсэн байгаа юм. Хэрвээ ийм одоо удамшлалын өөрчлөлттэй аутизмын хүрээний эмэгтэй хүүхэд гэж мэдэгдэх юм бол хамгийн түрүүнд тухайн хүүхэд өөрийгөө болоод тухайн хүүхдийн гэр бүл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ гэж байна. Хүлээн зөвшөөрчиж дараагийн одоо сайжруулах авах арга хэмжээ нь бол эхэлдэг учраас тийм хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэгээд хүүхдтэй харьцахдаа хэмээн ингэж тааруулахын тулд нүднийх нь харааны төвшөнд буюу ингээд өвдгөлж суужгаад ярилцж байгаараа гэж загсан байна. Ялангуяа энэ 7 нас хүртэлх энэ хугацаанд аль болох эцэгчүүд хүүхдтэй цаг зав гаргаад сайн ярилцж вэ, харьцаж вэ гэж байна. 7 наснаас хойш нөгөө сургууль соёлд ороод харьцангуй нөгөө хамт өнгөрөх цаг нь багасчих учраас 7 нас хүртэлх хугацаанд аль болох эерэг сайхан тэр дурсамжийг хүүхдэд бүтээж өгөөрэй гэж загсан байна. Ер нь дурсамж ихтэй хүнийг баян хүн гэж нэрлэдэг гэж байгаа. Тэгэхээр хүүхэд байх наснд сайхан дурсамжийг л хэдүүлээ үлдээцгээе. Энэ бол зөвхөн ээж аавын үүрэг биш, бүх насанд хүрсэн хүмүүсийн үүрэг. Зүгээр л гудамжинд таарсан бай, танихгүй хүний хүүхэд бай. Бид нэр насанд хүрсэн хүнийхээ хувьд эерэг сайхан дурсамжуудыг өгөх хэрэгтэй. Ямар хүүхэд байх нь ерөөсөө хамаагүй. Сайхан нөгөө фэйсбүүк дээр нэг тийм биш яваад байсан да. Цэвэрхэн хувц өмсгөөд ингээ ресторанаар нэг охиныг явуулсан чинь ээж аав нь яасан гэд ингээ асуугаад төөрчлөө гэсэн чинь уцаар ярих уу марих уу дугаар нь хэдвэ гэж асууж байгаа. Тэгтэл яг нөгөө хүүхдээ жоохон халтаалгаад хувц хонорын ингээд өөрчлөөд оруулсан чинь битээ энэ хаваар эргэлдээд яв энтер гэд хөөж байгаа байхгүй юу. Яг л нэг л хүүхэд штэ тий. Тэгэхээр бид нар томчууд хэлж ярьж байгаа үйлдэлтэй байгаа байдалтай ямар хүүхэд байхаас хамаарахгүйгээр эерэг дурсамжийг үлдээжээ гэж уриалмаар байна. Том хүний тархины үйл ажиллагаа, хүүхдийн үйл ажиллагаа хоёр бол шал өөрөөр юмыг хүлээж авдаг. Ямар ч шүүлтүргүй хүлээж авдаг. Манай нөхөр энэ тэнд явж байгаа ер нь хүүхдүүдэд санаа тавихтай сайн ингээд ядчил хоол аваад өгдөг. Тэгээ дээр нэг CEO 2 хүүхдэд хоол аваад өгсөн гэж байгаа. Читүү гэмээр нэг 2 хүүхэд байсан гэдэг жаа. Хоол авч өгөл жоохон ингээд хараа байжсэн чинь жоохон дүүн болохоор манай хүнээс тэгж асуусан гэж байхгүй. Та бурхан юм уу гэд асуусан гинэ. Тэгээ яг манай хүн чинь бол хүн харах юм бол харах хувцастай шивээс эднэртэй болохоор том хүмүүстэй харсан хүн жоохон айх жоохон сөрөг юутай. Тэгсэн чи хүүхэд тэгж хүлээж авч ийн гинэ. Тэгсэн чи их чинь ингээ харснаа бурхан чинь хар хувцастай байдаггүй байхгүй юу? Чөтгөрөл хар хувцас өмсдөг гэсэн гинэ. Тэгсэн чи нөгөө дүүн тэгвэл чөтгөрөн бурхан юм уу гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэр тийм хөөрхөн. Ямар ч царай зүстэй муухай сайхан бай хүүхдэл бол хүүхэд. Тэр хүүхдэд магадгүй танихгүй ч гэсэн хоол аваад өгсөн нэг ах. Тэр хүүхдийн ирээдүг шал өөр тийшээ хөтөлсөн ч байж магадгүй сайхан зүйлийг хизээж мартдаггүй. Миний хувьд ч гэсэн бага насанд таарсан сайхан сэтгэлтэй ах эгчийг одоо ч гэсэн би мартдаггүй. Тэр шиг тэгэхээр хүүхдийн сэтгхүүд ийм эерэг дурсамж үлдээдэг хүмүүс байцгаая. Эерэг үлгэр дуурайлал үзүүлцгээе. Хэл амаа бодлоо ярьж байгаа үйлдэж байгаа зүйлээ хүүхдийн хажууд анхаарцгаая гэх уриалгаар энэ удаагийн дугаарыг өндөрлөе. Нилээн л урт дугаар болчлоо. За тэгээд донешн хандив явуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн маань сонсож байгаа учраас би энэ дугааруудыг хийгээд байгаа шүү. Тэгээд хэрэгтэй хүмүүст нь шеэрлээд өгөөрэй гэж хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.